Сайн байцгаана уу та бүхэн миний өдрийн мэндийг хүргэе. Senior багаас та бүхэнд өнөөдөр Чингис Бондын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно. Бонд гэж юу вэ гэдгийг юуны өмнө ярих хэрэгтэй баг. Бонд гэдэг нь нэгэн төрлийн үнэт цаас юм аа. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний мөнгийг тодорхой хугацааны дараа эргэн төлөхийг гэрчилдэг юм сертификат буюу үнэт цаас байгаа. Тэгэхээр бондыг өөрөөр харуул өөр гэсэн үг юм аа. Засгийн газар болон компаниуд өөрсдөө хэрэгтэй санхүүжилт авахын тулд бонд гаргадаг. Хэрэгтэй өгүүлсүрээ олж авахын тулд олон улсын зах зээл дээрээс Монгол улс өөрийн бондыг гаргаж санхүүжилт авдаг. Компаниуд мөн олон улсын зах зээл дээр болон дотоодын зах зээл дээрээс бонд гаргаж санхүүжилтийг олж авдаг үлээ. Бондын үнэ яаж тогтдог вэ гэхээр олон улсын үнэлгээний байгууллага буюу Moody's, Standard & Poor's, Fitch Ratings гэх зэрэг томоохон байгууллагууд бондыг хэр эрсдэлтэй зэргээс нь хамааруулад үнийг нь тогтоодог буюу хүүгийн түвшингийг тогтоож өгдөг. Хүүгийн түвшин гэдэг нь бондын үн буюу хэдэн үнийн хүүтэйгээр олон улсын зах зээл дээрээс мөнгө зээлхийг илтгэдэг. Бондын хүн банкны зээлийн үгээс доогуур байдаг бөгөөд хөрөнгө оруулагчдын хувьд банкны хадгаламжийн үгээс өндөр байдаг учраас бондыг авах сонирхолтой байдаг. Тэгэхээр олон улсын зах зээл дээр улсын буюу засгийн газрын бондны эрсдлийн түвшин бол хамгийн бага байдаг. Учир нь улс өөрөө дампуурна гэсэн ойлголт байдгүй. Ийм учраас олон улсын зах зээл дээр бондыг бол ялангуяа Монгол улсын бондыг ихэхэн сонирхож авсан билээ. Чингис бонд гэдэг нь 2012 онд олон улсын зах зээл дээр 1.5 тэрбум долларын буюу маш их хэмжээний хөрөнгийг Монгол улсад авчирсан ийм онцгой үйл явдал болсон. Тэгэхээр Чингис бондын тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. Чингис бондын 1 тэрбум нь 5,125% хүүтэй 5 жилийн хугацаатай юм зээл 0.5 тэрбум долларын 4,125% 5 жилийн хүүтэй зээлс бүрдсэн нийтдээ 1.5 тэрбум долларын өрийн бичиг буюу зээл байгаамаа. Тэгэхээр 1.5 тэрбум төгрөгийг 1.5 тэрбум долларыг Монгол мөнгөөр шилжүүлэх юм бол 3 сарын 2-ны Монгол онцны ханшаар энэ 2 их 80 102 тэрбум 520 сая төгрөг буюу маш их хэмжээний мөнгө Монгол улс зээлсэн гэсэн үг олон улсын зах зээл дээрээс. За энэ бол өөр гэж дахин хэлээ. Хүн бүхэнд хамаатай. Яагаад тэгэхээр энэ үрийг засгийн газар буюу төсвөөс төлнө. Энэ болохоор татвар төлөгчдийн мөнгөөс бүрддэг. Тэгэхээр энэ бүхнийг та бүхэн болон таны хойч үе таны хүүхдүүд төлөх юм аа. 2 их 80 гаруй төгрөгийн хүн өдөртөө 336 мянган доллар болж байгаа. Энэ нь Монгол мөнгөөр 471 сая гаруй төгрөг болж байгаа маа. Энэ нь нэг хүнд 700 мянга орчим ноогдож байгаа. Монгол улсын хүн 2 сая 800 мянга гаруй гэж үзвэл бид энэ мөнгийг хэрхэн зарцуулах вэ гэдгээс хамгийн шалтгаална. Энэ мөнгийг зөв зарцуулж чадах юм бол Монгол улсын хөгжилд томоохон түлхэж болох бөгөөд буруу зарцуулах буюу халамжид тараах үр ашиггүй хөрөнгө оруулалт хийх зэрэг буруу хөрөнгө оруулалт хийх юм бол Монгол улсын эдийн засгийн хөгжилд маш хортой юм үр нөлөөтэй. Монгол улс хөгжих гэдэг дээр энэ мөнгөний зарцуулалт тодорхой хэмжээний нөлөөтэй. Учир нь 1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг дэг бүтц томоохон хэмжээний үйлдвэрлэл зэрэг улсын стратегийн чанартай зүйлд хөрөнгө оруулах бөгөөд өөр ашиггүй хэрэггүй тийм зүйлд хөрөнгө оруулах юм бол одоо Монгол улсын иргэн бүрд бол муугар тусах юм аа. Иймээс монголчууд бид эдийн засгийн хөгжлийн босгон дээр байна. Тэгэхээр энэ бүхэн та бүгдийн оролцоо, та бүгдийн хяналт маш чухал үүрэгтэй юм аа. Ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Би фарм